Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 1000 доторх тоог уншиж, бичиж, жишиж сурцгаанаа. За багшны энд орон ангийн үснэгдсэн байна. За 10,000 доторх тоог 1000 анги, 100 анги гэж хоёр ангилдаг. За 1000 ангийг одоо ерөнхийдөө 3 дугаар ангид бол 1000 гэж задардаг. 4 дугаар анги болохоор 1000, 10,000, 100,000 гэх мэтчлэн задарна. Гэхдээ одоо 3 дугаар ангид бол 1000 л гэж задарна гэсэн. За 100 ангийг болохоор 100-10-1 гэж задлаа. За жишээ нь 4872-ыг задлахдаа нэг орон ангийн үснэгтээ задлахдаа 4, 8, 7, 2 гэх мэтчлэн ингэж задлах нэ. За 1007-ыг яаж задлах нь вэ гэхээр 1 тэг 1 1000-тай анги 1, 100-тай анги тэг, 10-тай анги дээр тэг, 100 анги дээр 7-гийн тоо байна гэж ингэж цифрээр нь задладаг байх нэ. За дасгал ажлууд дээр иймэрхүү энэ сэдв дээр ямар дасгал ажил орж ирдэг вэ гэвэл стандарт хэлбэрээр бичээрэй гэж орж ирдэг. За стандарт хэлбэрээр бичихтэй тоог ерөөсөө үгээр нь биччихдэг 4026. За энийг стандарт хэлбэрт бичээрэй гэх юмар бүгдээрээ яах нь вэ гэхээр цифрээр бичнэ гэсэн үг. За 4026 гэд ингэж бичээл болоох нь иймэрхүү дасгал ажил орж ирэх юм бол. За хоёр дахь нь болохоор уншаад үгээр бичээрэй. За унших юм бол 8743. Хамгийн уртлахыг яах нь 1000 гэж унших нь шүү дээ. 8743. За тэгээ үгээр чихтэй 8743 гэд үгээр задлаад бичгэнэ. За оронгоор задлж бичээрэй гэж байна. За оронгоор задлж бичихтэй яаж бичих вэ гэхээр 9001-ийг бүгдээрээ оронгоор задлж бичцгээе. За 9000 дээр одоо орноор нэмж чинь гэсэн үг. 1000-ийн орон дээр 9000. Тэгээд 100 аргад дээр орон 100 аргатын орон дээр тоо байхгүй учраас шууд 100 ангийн нэгийг нэмээд 9000 дээр нэмэх нь 1 гэж задлчихна. За 6011 маань болохоор 1000 анги нь болохоор 6000 тийм ээ. Тэгээ 10-ын ангид нь болохоор 10 байна. 100 ангид нь 1-ийн тоо байна. 100-т дээр тоо байхгүй учраас задрахгүй нэ. Тэгэхээр 6000 дээр нэмэх нь 10, нэмэх нь 1 гэж задлж бичихнэ. За 3904. За 3000 дээр нэмэх нь 900, нэмэх нь 4 гэж бичихнэ. 7354-ыг 7000 дээр нэмэх нь 300, нэмэх нь 50, нэмэх нь 4. 4870-ыг задлахдаа 4000 дээр нэмэх нь 800, нэмэх нь 70 гэж задлах нэ. 100 анги нь болохоор тийг байгаа учраас бичих шаардлагагүй гэсэн. За тэгвэл тоог жишгтээ яаж жиших вэ гэхээр бүгдээрээ хамгийн ихний оронгоос нь эхлэв. Одоо энэ хоёр тоо нь хоёулаа 4 оронтой тоо байна тийм ээ. Тэгэхээр хамгийн урт талын оронгоос эхэлж шин гэсэн. За энэ дээр бол хоёулаа 8-ын тоо байна. Хоёр дахь орон хоёулаа 4-ийн тоо, гурав дахь нь хоёулаа 7-гийн тоо. Хамгийн сүүлийн орон маань эхнийх нь 3, дараагийнх нь 2. Тэгэхээр 2 3 гэд 2 их баг 2 тоо ороод ирсэн бол хоош нь харах шаардлагагүй шууд жишнэ. Тэгэхээр энэ хамгийн эцсийнхэн тоон дээр хоёулаа өөр байгаа учраас 3 2 2-ын 3 нэх учраас их багын тэмдэг маань ийшээ харах нэ. За дараагийн тоо 9-үүд нь тэнцүү байна. Тэг 1. Энэ дэр их баг тоо ороод ирсэн байна тийм ээ. Тэгэхээр 1 маань их учраас 9100 их. 9009 баг тоо гэсэн. Уртлынх нь орноос эхлээл 1-1-ээр нь жишээд явах нь шүү дээ тийм ээ. Бүтнээр нь хараад жишж чадахгүй бол за хамгийн дараагийнх нь тоо хамгийн ихний хоёр тоо маань шууд их багаараа жишэгдэж чинь тийм ээ. 7 8. 8 маань их учраас 8000 маань их тал руугаа их тал нь 8000 руу гараад баг тал маань 7601 руугаа харах нь байна. За дараагийн бодлого нь болохоор эхний тоо маань 4 оронтой тоо, дараагийн тоо маань 3 оронтой тоо учраас шууд 4 оронтой тоогоо их гэж авна. За дараагийн бодлого нь бас ялгаагүй 3 оронтой тоо, 4 оронтой тоо 999 ба 1000. Тэгэхээр 4 оронтой тоо буюу 1000 маань их гэсэн үг. За хамгийн сүүлийн тоо нь 8 хоёулын хамгийн ихний орон маань тэнцүү байна. 100-ийн орон маань болохоор 4 3 гэж юм тийм ээ. Тэгэхээр 4 нь их учраас энэ бодлогын маань хариу 8473 руугаа их нь харах нэ. За иймэрхүү дасгал ажлууд орж ирдэг байх нэ. За тэгэхээр энэ хичээлүүдээ үзчихэд болохгүй бол тасалж үзэж байгаа даалгавраас таслаад хийгээрэй. За ингээд дараагийнхаа хичээлээр уулзлаа. Түр баяртай хүүхдүүдээ.